Дорнодын Менингийн талд Хятадын Петрочайна Дачин Тамсаг гэж компани газрын тос олборлоод 20 гаруй жилийн нүүр үзэж байна. За энэ олборлож байгаа газар нь бол дэлхийд алдартай онгон дагш нараа ганцаараа үлдсэн Хялгалт хээр тал. Монголчуудын ярьдгаар дөрөө зурм өвс зөвхөн энэ талд л ургадаг байсан. За гэтэл энд газрын тос олборлсноор маш олон жил шорон замаар газрын тосны тээвэрлэлт хийж хөрсийг сүйтгэж ургамлын бүрхөвчийг устгасан. За дээрэс нь газрын тос олборлох технологи нь өөрөө газрын гүний цэвэр усаар шахах байдлаар олборлож байгаагаас үүдээд өдөрт хэдэн сая тонн цэвэр усыг газрын тосны олборлолтод зориулж байгаа. За мөн газрын тос олборлохдоо хэрэгэлсэн их олон химийн бодис бүхий хаягдал зөвхөн пленкоор тусгаарласан болоод хөрсөнд нь тэр чигт нь үрд болж байгаа. За дээрэс нь цагаан зээр тэргүүтэй ховор ан амьтад энэ газрын тос олборлолтоос үүдэн үргэж дайжсан гэд маш их хэмжээний байгаль орчны хохирлыг амссан. Монгол улсад орж байгаа ашиг орлого татвар төдийлөн байхгүй. За тухайлх юм бол ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг уг нь 10-аас 20% төлөх ёстой боловч Петрочайна Дачин Тамсаг компани огт төлдөггүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй учраас ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр төлөхгүй гэж ярьдаг. За бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монгол улс ердөө 24%-ийг нь авдаг. Тайлбарлах юм бол 100 торох газрын тос олборлолоо гэхэд Монгол улс буюу баялагын эзэн 24 торхыг нь авна. Харин Хятадын Петрочайна Дачин Тамсаг компани 76 торхыг нь авдаг. За ингээд Монгол улсад тэр дундаа хамгийн ихээр байгаль орчноо сүйтгэж байгаа Дорнод аймгийн төсөвд орж байгаа зүйл байдаггүй. Ингээд иргэдэн эсэргүүцэж, жагсаж, тэмцэж, шаардлага хүргүүлж олон жил явсны эцэст газрын тосны тухай хууль гэж тусдаа хуультай болсон. За энэ хуулиараа газрын тос олборлагч компани орон нутагтаа гэрээ хийж жил болгон тодорхой хэмжээний мөнгийг байгаль хамгаалах болон орон нутгийг хөгжүүлэхэд зориулж байхаар болсон. За гэтэл Хятадын Петрочайна Дачин Тамсаг компани газрын тос олборлож байгаа Дорнод аймгийн халах гол Матад сумтаа орон нутгийг хөгжүүлэх юм гэрээг байгуулсан боловч тэр мөнгө өгөөгүй. Энэ тийм ч их мөнгө биш. Жилдээ 1.5 орчим тэрбум төгрөг. Ганц хаусны тал үнд ч хүрэхгүй мөнгө шүү дээ үндсэндээ. За гэтэл энэ мөнгөө дахиад өгдөггүй. Ингээд орон нутгийн иргэд нь 2018 оноос хойш шүүхтэж явсаар байгаад бүтэн 5 жилийн турш шүүхээр яваад 2023 онд 3 шатны шүүхийн эцэст улсын дээд шүүхийн шийдвэр гарсан. За ингэснээр Петрочайна Дачин Тамсаг компани гэрээний үүргээ биелүүлж халах гол суманд 2.8 тэрбум төгрөг, Матад суманд 2.6 тэрбум төгрөгийг гэрээнийхээ дагуу олгоо гэсэн шүүхийн шийдвэр гарсан. За шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй дахиад өнөөдрийг болтол явж байна. За эцэст нь юу болж ийн гэж нөгөө орон нутагт сум орон нутагт өгөх 2.6 тэрбум, 2.8 тэрбум төгрөгийнхөө оронд Улаанбаатар хотод байх нэг ширхэг орон сууц, нэг ширхэг хаусыг борлуулад мөнгө аав гэж байна. Энэ одоо орон нутгийнхныг дормжилж байгаа хэрэг биш үү? Тэр их баялагийг нь өдөр шөнөгүй зөөжөж, эцэст нь орон нутагт нэг ганц хаусны мөнгө хүрэхгүй мөнгө өгөхийн төлөө өнөөдөр Улаанбаатар хотын Баян зүрх дүүрэгт байгаа 99 м квадраттай нэг ширхэг орон сууц, 860 м квадраттай нэг ширхэг хаус энийг борлуулж мөнгө аваа гэж байна. За ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаа зарлаад энийг нь борлуулад орон нутагт өгөх ёстой мөнгийг өгнө гэсэн. Дуудлага худалдаа бүтлгүүтэд хойшилсан. За дараагийн буюу 2 дахь шатны дуудлага худалдаа 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдөр буюу 5 дахь өдөр болох гэж байна. За энэ ингээд зориудаар зүгээр л цаг хождог, орон нутгийнхныг чирэгдүүлдэг, иргэдийг залхаадаг ийм байдлаар явж байгаа гэдгийг энэ үйл явдлаас харж болно. Энэ дуудлага худалдаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тэргүүтээ энэ төрийн байгууллагууд ч гэсэн энэ хуульдаанд нь оролцоод одоо ингээ их адаггүй хизээ шийдэгдэх нь мэддэхгүй ийм зүйл рүү яваад орчихдог. Эн чинь тэр 2018, 19, 20 оны орон нутагтаа байгуулсан гэрээнийхэн төлбөр. За тэгвэл дараагийнхаа жилүүдийн төлбөрийг дахиад өгөхгүй тулд орон нутагтайгаа буюу сум орон нутагтаа гэрээ байгуулахгүй дахиад луу унжицсан. Өнөөдрийг болтол гэрээ байгуулаагүй. За ийм байдлаар өнөөдөр Монгол улсын хуулийг чирэгжүүлдэггүй, тэгээд татварч төлдөггүй, орон нутагт нь ч үр ашиггүй ийм байдлаар өнөөдөр газрын тосоо олборлуулаад дуусч байна.
үндсэндээ дэлхийд ганцхан үлдсэн хялганд талаа сүйтгэгдлээд л үлдэж байна. За ийм байдлаар өнөөдөр баялгаа олборлох юм бол бараг олборлоогүй тэр хүрсэн дороо байжсэн дээр Дорноговь аймгийн Алтан ширээд анхны газрын тос боловсруулах үйлдвэр байгуулнаа гэд хэдэн жилийн нүүр үзэж байна. Өнөөдрийг болтол байрж дуустдаггүй. Бараг 10 жил үргэлжилж байна. За энэ түүхийн эдээ хаанаас авах юм бэ гэхээр Дорнодын энэ газрын тосноос авнаа гэдэг. Гэтэл өнөөдөр Монголд газрын тосны үйлдвэрээ барих гэж байсараа л өнөөдөр Хятадын компани энэ нөөцийг чинь газрын дор байгаа газрын тосны нөөцийг чинь түүхийгээр нь бүгд найрамдах Хятад ард улс руу экспортлоод дуусчих шүү дээ. Дараа нь Монголд нөгөө анхны газрын тос боловсруулах үйлдвэр нь байгуулагдаад түүхийн эдээ авах гэтэл Дорнодынх нь хаа байсан 600-700 км-ийн тэндээс одоо шугам хоолоогоор тэрвэрлж авчирна гэсэн нөгөө газрын тосны нөөц нь дуусчихсан байх жишээ. Ийм л юм болж байна. Үнэхээр Монгол улсад энэ төр гэж байхгүй болжээ.